Ой цай. Том Тендер Бенем. Би тайзан дээр гарахдаа маш сэтгэл хангалуун байдаг. Витал Energy White миний залуу насыг надад эргүүлэн авчирсан. Итгэл даах Кубер. Иргэн та хуур ашил тэгтэн зөвлөлд аялал зугаалгаар явахдаа үүнийг бас үүнийг анхаарна. Ойхрын төмрөөс урдчлан сэргэлээ. Эрхэм хэрэглэгч та бүхэндээ дэлхийн шилдэг киноны сувг болох AMC Sundance Channel зэрэг сувгуудыг албан ёсны эрхтэйгээр таны гэрт дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэж байна. Та ямар ч нэмэлт төлбөргүйгээр дэлхийн шилдэг олон ангид кинонуудыг хүлээн авч үзээрэй. Мөн Universal удирдгаар ТV болон боксо зэрэг удирдах боломжтой боллоо. Хэрэглэгчээ дэдэлсэн 20 жил Сансар кабелийн телевиз. Би тайзан дээр гарахдаа маш сэтгэл хангалуун байдаг. Витал Energy White миний залуу насыг надад эргүүлэн авчирсан. Том Тендер Бенем. Сэтгэл татам сэрэв мэдрэмж. Ой цай. Сайн үзэгчтэй та бүхэнд орой мэнд хүргэе. Тэгэхээр Игэл телевизийн хэрэгний мэдээ эхлэж байна. Үзэгч та бүхэнд бас хэлжсэн ёсороо барилга хот байгуулалтын дэд сайд байгуулмаг студид аваад байна. Тэгэхээр үзэгчтэйгээ хөндлөө бас ирсэн танд баярлалаа. Тэгээд ямар ч байсан үзэгчтэй та бүхэн сайдаас одоо өөрийнхөө сонирхсон асуулт байх юм бол 7013 99 11 гэсэн дугаар руу залгаж одоо асуулт тавьж болно. За ингээд байгуулмасад та бүхний асуултанд шууд хариулах болно. Тэгэхээр юунд түрүүнд одоо яг үзэгчдийнхээ яриа асуултыг авахаас өмнө танаас нэг зүйл тодруулмаар байна л да. Сая бол нэлээд том шийдлийг хийчих шиг болоо. Үзэгчдэд бол нэлээд таатай сонсогдож байсан. Энэ юу гэхээр нөгөө орон сууцны 10%, урьдчилгаа төлбөрийн 10% болгосон. Орд нь бол 20-30% гэдээ явж байсан тийм ээ. Тэгэхээр энэ талаар бас нэг тодорхой мэдээлэл өгөхгүй юу? За тэгэхээр бид нар хуучин 2013 онд 8% моргежийн зээл гаргахдаа урьдчилгаа төлбөр нөхцөлийг 30%-ийг одоо банкнд төлнө. Энэ 8 дээр нэмэх хасах 1% байна. Тэгээ 20 жилийн хугацаатай зээл байна гэж ингэж бид нар одоо журам баталж гаргасан байгаа. Тэгэхээр энэ журмааныг эргэж хараад өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлын шаардлагатай уялдуулаад хүмүүсийн одоо мөнгө хөрөмтлөл үүсэхгүй байгаа тийм эдийн засаг жоохон уналттай байгаа энэ шалтгаануудыг харгалзаж үзээд бид нар урьдчилгаа төлбөрөө 10% болгох гэж байгаа. За энэ 10% нь ямар учиртай юм бэ гэхээр хувь хүний одоо карманаас хувь хүн өөрөө 10%-ийнхаа одоо төлбөрөө урьдчилгаа төлбөрөө гаргана. Засгийн газрын баталгааны даалтын сангаас 20%-ийн одоо үндсэндээ зээл шүү дээ тийм ээ. Зээл аваад ингээд 30% болоод яг арилжааны банктай бол одоогийн хэрэгжиж байгаа зээл нь яг мөн адил 30% төлөд явж байгаа ийм хэлбэр байгаа. Тэгэхээр хүмүүс энэ засгийн газрын баталгааны даалтын сангаас авж байгаа энэ 20% юу гэдгийг бид нар одоо 10%-ийг л төлөх болчихжээ гэж. Яг үнэндээ бол арилжааны банктай 30% очиод төлж байгаа. Хувь хүн бол яг одоо өөрөөсөө 10% батсан газрын баталгааны даалтын сангаас 20% гаргаад явах ийм одоо журам батлах гэж байгаа. За энэ маань одоо бас энэ журмыг гаргахад бол бас хууль эрх зүйн хувьд бас өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд байж байна. Одоо энэ 4-5 өдөр хэлцээд эцэслэн батлах байх. Үүнтэйгээ уялдаад бид нар журам гаргана. Тэгэхээр энэ 7 сард амжаад бид нар энэ журмаа батлаад эцэслэн шийдвэрлэжээ гэж бодож байгаа. За тэгэхээр ямар ч нэг үзэгчийн авъя явцын дунд бас асуултуудаа нэмээд тодруулаад явчих тийм ээ. Байна уу? Өдрийн хүргээ. За танд бас өдрийн хүргээ.
За танд асууж тодруулах зүйл байна уу? Яг хөө би энэ бодоод байсан. Орон сууцны 2009 оны хямрагч нь орон сууцнаас болж хямрагч шүү дээ Монголын. Тэгээд орон сууцны төчөөр дандаа их хурд асуу болон гişүүдийн компани байдаг гэж байгаа компани. Тэгээд би сонссон тэрний бодлоготой нэг гощтчмын орон сууц байдаг гэсэн. Тэгээд байгач өөрөө 78 нугассан ашигтай бизнес шүү дээ. Тэгээд ийм өндөр олон нугасчийг ингэж ард иргэднээс шахаж байгаа. Би тараас ярьж байгаа. Нөгөө энэ байцаа ухсаг хүмүүс чаан биш. Үгүй гараа өндөд орон гэхээ сайхан байгаа. Тэгээд эцэг хямраачих юм шиг гэж бодоод имбилээ байлтай наадах гэсэн. Эндээ бодоод хариуг соёдгоо энэ наад 13 энэ утсаас салаа утсч байгаа хэвчээ та авах болсон. Тэгээд хөдөө явж давтах гэдэг тэгээд энийхээ утсыг хариуг өгөх ямар учиртай бол энэ хийхээ байж болд юм уу гэдэг. Дараа нь бодох гэж өөд шууд явж ирсэн хэвчүүд дондор орж ирсэн хөдөө явж ирээ тэгээд энэ утсаа тэгээд ингэ явуулсан. Тэгээд ямар учиртай юм бэ? Тэгээд наад юу гэж ерөнхийдөө нэг яг хөө өөрөө санаж хахалтай миний хувийн санд бол энэ юу хайчгүй арай уурын суусан хямдчих юм шүү. Тэгээд энэ барилгын ятгаад өгөөд барилгын хүмүүс бол тэр хоёр байраа 100 сая төгрөгөөр чинь 2 дахин хаалж барьж шүү дээ. Энэ яг бодоод яг үзүүл яасан бэ? Тэр хямруулах юм шүү дээ. Тэгээд бодоод байна гэдэг. Бааваа. За тэгэхээр одоо энэ нөгөө 10% хам хувийн хүү чинь эдийн засгийг эргээгээд камераач юм шүү дээ л гэж байна. Тий. Тэгэхээр бид нар 2013 онд манай барилгын салбар барилгын үйлдвэрлэлээ дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн. За энэ нь болохоор барилгын үнийг тогтвортой болгох, цемент арматур үнийг одоо яг удирдлын сезон болоход үнийг нэмэхгүй байх. За барилгын үйлдвэрлэлийг дотоодоо нэмэхгүйгээр бид нар барилгын метр квадратын одоо үнэнд нөлөөлөхгүй юм байна. За дуусаагүй одоо баригдаж байгаа орон сууцыг бид яаралтай одоо тургуу хугацаанд барьж дуусгахгүй бол орон сууцны одоо эрэлт нь их байна. Тийм учраас үнийн хөргөтөл хөөсрөл бий болоод байна гэж бид үзсэн байгаа. За энийг бол одоо хин нэгэн хүн гэдэг юм хин нэгэн сайд арга шууд хэлчээгүй. Энийг бас тоон үзүүлэлт судалгаан дээр үндэслэж гаргасан юм. За ингээд энэхүү хөтөлбөр маань хэрэгжсэний үр дүнд үнэхээр үйлдвэрлэлийн тоо бол Монголд нэмэгдсэн. Шинээр үйлдвэрлэлүүд одоогийн үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг бас дэмжих юм зээл болгосон юм. Тэгэхээр өөрөө өргөтгөөд үйл ажиллагаа сайжраад нөгөө эргэлтэн сайжраад ирэхээр нөгөө компани чинь нөгөө үйлдвэрүүд чинь чадвархан сайжраад ирчих. Ингээд мэдээж орон сууцны 8% моргожийн зээл гарсан. Энэ бол хүмүүст маш таатай боломж бүрдсэн. Тэгээ энэ өөрөө дууссан барилгад 8% моргожийн зээл мэд хэрэгжсэн шүү дээ. Тий. Тэгэхээр хүмүүсийн юу гэдэг нь тодорхой хэмжээнд орон сууцнд хамрагдах одоо урьдчилгааны төлбөр нөхцөлөө бүрдүүлсэн байсан хүмүүс энэ өөрөө маш боломжтой болсон. Юугаараа гэхлээр жилийн 15-6% хүү төлдөг байсан бол 8% хүү төлнө гэдэг чинь өөрөө маш боломжийг бид нар бүрдүүлж өгсөн. Ингээд нийлүүл талаа дэмжиж бид ажиллахад жилийн нэг урдны яг 5 жилийн судалгааг ингээ харахад бол жилийн 12-3 мянган айлын орон сууц жилдээ улсын хэмжээнд ашиглалтанд ордог байсан бол одоо сүүлийн 2 жил 25 мянган айлын орон сууцаас одоо буухгүй ийм тооны орон сууц шинээр ашиглалтанд орлоо л. За энэ нэг талдаа эрэлт байна, нийлүүлэлтэд дэмжиж өгч байгаа нэг хэлбэр. За яг энэ цаг үеийн мөчид бас эдийн засаг маань хүндэрчлээ. Хин хөнгөө энийг мэдчихэж байгаа. Тэгэхээр нөгөө 30% урьдчилгаа гэдэг нөхцөлөө бүрдүүлж чадахгүй. Хүмүүсийн нөгөө нийлүүлэлтийн эрэлтэн буураад эхэлчихэж байгаа. Нөгөө нийлүүлэлт маань байгаад байдаг. Тэгэхээр өнгөрсөн онд бид нар 25 мянган айлын орон сууц шинээр ашиглалтанд орсон байна гэд 7 мянган айлын одоо орон сууц нь борлогдохгүй онд амьдсан байгаа. Тэгэхээр энэ жил одоо дахиад мөн тооны одоо 25 мянган айлын орон сууц ашиглалтанд орно гэж үзэхэд бид нар 30 гаруй мянган айлын орон сууц одоо шинээр 2005 оны эцэс гэхэд ашиглалтанд орох нь л дээ. Тэгэхээр бид нар нийлүүлэлт нь ийм одоо өндөр байгаа юм чинь бас эрэлтэд дэмжих ийм одоо хэрэгцээ шаардлага гарч байна гэж үзэж байгаа. Мэдээж төр бодлогоор нийлүүлэлтэд дэмжиж байгаа юмсаас эрэлтэд бас дэмжиж өгөх нь зүйтэй юм болов уу гэж. Эрэлт нийлүүлэлтэд балансжуулах.
Тэгэхээр энэ дээр бол юу гэдгийг яг эдийн засгийн хувьд бол энэ хүний бас хэлж байгаа бас нэг талдаа одоо үнэн зөв бас анхааруулжтай зүйл байж болно. Тэгэхээр бид нар урдчилгаан 10% болчлоо гэдэг бол бүхэнд хамааралтай бас биш ээ. Хүссэн хүн болго авч чадахгүй. Энийг энэ 200 тэрбум төгрөг бол одоогийн энэ эргэлдэж байгаа ипотекийн зээлд эргэлдэж байгаа биш энэ моргежийн зээлд эргэлдэж байгаа энэ мөнгө маань жоохон нөгөө нэмэлт мөнгөл санхүүжүүлэлт хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг 10,000 айлын одоо 10,000 хүндтэй 10,000 айл өрхөд ийм хүртээмжтэй байх ийм мөнгөө гэж би үзэж байгаа. Банкны нөгөө шаардлага гэдэг хангах ёстой зүйлүүд гараад ирнэ тийм ээ. Тэгэхээр одоо нэг зүйл бас асуумаар байна л да. Одоо энэ 10% болгосноор банкнд хүмүүс одоо өөрийнхөө хүсэлтийг гаргана. Шаардлага хангасан материалаа бүрдүүлж өгнө. Гэтэл банк эргээд 2 сая 400-аас дээш гэдэг юм ингээд метр квадрат нөртөгтэй байранд одоо зээл өгөх иймэрхүү хандлагууд байна гэсэн мэдээлэл манад ирээд байна л да. Тэгэхээр энэ үнэхээр бодиттой зүйл мөн үү? Эсвэл одоо банкуд эсвэл энэ дээр нуглаа гаргаад байна уу? Энэ дээр юу гэж хэлэх вэ? Тэгэхээр бид нар өнөөдөр 10% урьдчилгаа төлбөрөө яг эцэслэн шийдвэрлчихэд мэдээж банкуудтайгаа уулзсан. Одоогийн нөхцөл байдал дээр биднэрт яг ингэж одоо үнийн нэг тодорхой тариф үн жишг тогтоогоод нэм хязгаар тавьсан зүйл бол байхгүй. Бид нар тавихгүй гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр хүмүүсийн угаасаа хүсэл сонирхол тийм боломж нь их байгаа юм чинь тэр боломжтой өөрсдөө сонирхлоороо л байр худалдаж юм. Тэрнээс одоо чи заавал энэ байрыг ав, эндээс ав, тэндээс ав гэж хэлж байгаадаа ялгааг болчихно л да. Тэгэхээр бид нар бол тийм нөхцөл тавихгүй. За энэ бас үзэгч холбогдож байна. Байна уу? Байна. За тань минь дүргээ. Өдөрт хаалт юм аа. За. Энэ дахин дэвшүүлсэн нэг баасан нийтийн нэг дахин төлөвлөлт ерөөсөө хамрагдсан газар юм аа. Долоон буудлаа хаа. Энэс яармагууд ингээд төгсөөд байдаг. Баясын хайрцагт сайрцаг хүмүүс хандсан байдаг. Потом ботроо баяс потом ботроо гэтэл яригддаг. ඒක үсгэн байхгүй. Яг л нэг стаамар хамаг хайрцаг хамаг дахин хамаг мөн хайрцаг хайрцаг гэдэг. Тэгээд даагэр ямар ч юм гэдэг. Если контакт на хотел так говорить, я и хотел что-то хамство, потом вот если говорю такое. Она За баярлалаа. Тэгэхээр долоон буудлын орчмыг бол дахин төлөвлөлтөнд оруулдаггүй гэсэн юм байна л да. Ер нь бусад газрууд бол орцсон бо яваад байгаа. Тэгэхээр өнөөдөр барилгатай холтын яамнаас юу хийгээд байгаа юм бэ гэдгийг энэ хүний одоо асуултад холбоод хэлчихье. Тэгэхээр өнөөдөр бид нар дандаа худалдаа авах гэж юм ярьдаг. Байр орон сууцны асуудал дээр нэг хүн заавал өөрийн эзэмшил өөрийн болгож худалдаж авах юм ярьдаг. Тэгтэл олон улсын жишгт болон өнөөгийн одоо хэрэгцээ шаардлагад ямар нөхцөл байна гэхээр төрөөсөө орон сууц гэж одоо байя. Тэгээд төрөөсөө орон сууцтай бид нар зохион байгуулалт хийж өгье. Төрөөсөө орон сууц нэг одоо орон сууцны хэлбэр шүү дээ. Одоо мэдээж хувь хүн болвол тодорхой хэмжээнд одоо мөнгөн хуримтлалгүй залуу гэрүүлээд гэдэг юм уу тийм шинээр орон сууцад хамрагдаж байгаа хүмүүс мөнгөн хуримтлал үүсэхгүй байхдаа төрөөсөө орон сууцанд хамрагдаад явах боломжтой гэж үзэж байгаа. Тэгээ бид нар 2-7 хоногийн өмнө бол төрөөсөө орон сууцны одоо журмыг зассан газраар батлуулсан байгаа. За энэ бол улсын болон орон нутгийн хувийн өмчийн хэлбэртэй байна. За бид нар яг зах зээлийн судалгаа юм харахад бол магадгүй одоо нэг 2 өрөө байрыг 500 сая төгрөгөөр хүмүүс төрөөсөлж байхад одоо хувь энэ чинь иргэд хоорондын төрөөслүүлэгчийн гэрэн дээр явагдаж байгаа шүү дээ. Тэгээ яг энэ нөхцлөөр ингэж явхад бол яг энэ төрөөсөө орон сууцны хөтөлбөр энэ журмын дагуу бол 250 сая төгрөгөөр төрөөслөд явах юм боломжтой маа гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр төрөөсөө орон сууцыг бид нар одоо нэвтрүүлнэ. Төрөөсөө орон сууцныг одоо долоон буудлын байдаг юм уу те өнөөдөр хаана хүмүүс төрөөсөө орон сууцд хамрагдах боломжтой байна. Тэрийг бас бид нар анхаарч судалж үзэж одоо хэрэгжүүлнэ. Нөгөөтэйгөр гэр оролын дахин төлөвлөлтийг бид нар явагдаж байгаа. За энэ долоон буудлын хамрагдахгүй байна гэж мэдээж дэд үтс инженерийн шугамшуулж байхгүй учраас шууд хамрагдаж болохгүй байгаа.
За хамрагдаад явж байгааг бол та бүхэн мэдчихэж байгаа 7 дугаар хаврал бол өмнөх нь байж байгаа. Энэ 32-ын тойргийн энд ингээд явж байгаа асуудал бий. Гэр оролын дахин төлөлт бол өөрөө тийм маш асуудалтай яригтай. Хүмүүстэйгээ нөгөө харилцан тохирлож чаддгүй. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт явсан хурлаар хот суурин газрын дахин төлөвлөх тухай хуулийг бид нар батлуулсан. Үүгээр нийслэл Улаанбаатар хотлоос авч хэрэгжүүлж байгаа журмыг бид нар хуульчилж өгсөн. А ингэж хуульчлахтаа яасан бэ гэхээр одоо төр захиргааны байгууллагын эрх үүрэг хариуцлага нь ямар байх юм, иргэдийн оролцоо, итгэх санаачлах нь ямар байх юм бэ гэдгийг бол үүгээрээ зааж өгсөн байгаа. Гэр хорооллыг одоо дахин төлөвлөнө гэдэг бол зөвхөн гэр хорооллыг одоо байхгүй болгоод барилгажуулах юм биш. А гэр хорооллыг дахин зохион байгуулалтанд орж одоо халуун дус, инженерийн дэд үтс шугамшуулжад оруулах гэдэг. Ингээ үндсэн 5 төрөлд бол ингэж ангилж хувааж өгсөн байгаа л да. Яг мэдээж энэ хууль маань бол одоо хэрэгжээд явна. Улаанбаатар хотод 32 байршил дээр бол дахин төлөвлөлтийн ажил зарлагдсан байгаа. Түрүүчээсээ бол амжилттай хэрэгжээд явж байгаа ийм зүйлүүд бий. Гэхдээ хамгийн гол нь гэр хорооллыг барилгажуулах энэ ажилд иргэд маань өөрсдөө сайн оролцоотой байх ёстой. Тухайн тэр ажилыг одоо зохион байгуулалтыг хийж гүйцэтгэж байгаа компани нийт одоо тэр гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдаж байгаа талбай 80% нь одоо 80% нь одоо оршин суугчдын зөвшөөрсөн байхад дахин төлөвлөлтийн ажил маань эхлэх ёстой. 20% бол хайчиж байгаа юм биш. Цаашид бол бас ажиллаа тохиролцоод одоо нөгөө солилцооны хэлбэрүүд байна л да. Газрыг те газрыг байраар газрыг худалдаа авах гэдэг ингээд хэлбэрүүд бий. Тэгэхээр тухайн нөхцөл дээр харилцан яа тохиролцох вэ гэдэг шийдэд явахаар ийм зохицуултуудыг бол маш сайн нарийн гаргаж өгсөн байна. Зэ. Байна уу? Байна. За танд өрөөмийн дүргээ. Энэ шууд утсан уу? Моо. Энэ 80 м квадратаас дээш байр 8% хамрагдах уу? Энэ талаар тодорхой хариулт өгөөч. 80 м квадратаас дээш орон сууц 8% хамрагдах. 8% хамрагдах болов уу? Энэ дээр шууд хариулж байна. За 80 м квадратаас дээш метр квадратыг бид судалж үзсэн. Хүмүүс бас нэлээдгүй хувь нь энийг одоо тийм 80 м квадраттай байгаад мэдээж тодорхой хугацааны дараа тийм өшөө ахиулах 100 болох 120 болох юм сонирхол бол байгаад байгаа байхгүй. Гэтэл яг өнөөгийн нөхцөл байдал дээр бол харах боломжгүй байгаад байгаа. Тэгээ эдийн засгийн нэг талдаа унгаалаа гэдэг юм маань бас нөлөөлөд байгааг бид нараас харгалзан үзэж байгаа. Мэдээж хүмүүсийн одоо харилцан адилгүй өсөл сонирхол бол байгаа. Гэхдээ энэ удаад бол бид нар 80 м квадратаараа байх. Хэсэгтэй л байна гэсэн үг тийм байна. Байна уу? Байна уу таны сонсч байна? За. Байна? Сайн байна уу та? За. Байна. Таны сонсч та асуултаа тавихгүй юу? Манай би хэлчихлээ. Манай сүлжээний тагуун барилга байхгүй юу? Гашамаас. За. Энэ одоо жидик хапа манайх гэрээ хийсэн. За. Ямар гэрээ хийсэн? Одоо усад гэрээ нөгөө 2 цаг гэрээ хийсэн, 3 цаг гэрээ хийсэн. Ихтэй одоо яг манайх 2017 оны 3 дугаар сард орж ирэлтэй. Тэгэхээр одоо нөгөө гэрээ хийдэг бол гадрын заавал компани хаална гэдэг энэ одоо ямар ч тийм тийм За. За тэгэхээр гэрээ энэ хүн бол 2 талд гэрээ хийсэн байна, 3 талд гэрээ хийсэн байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо тохирж байгаа зүйл нь орон сууцнд хамрагдахаар байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр гэрээ хийсэн тохиолдолд газрын гэрчлэгийг өгөхөөс өөр аргагүй. Тэр газрын гэрчлэгийг нь авч одоо тухайн компани одоо өөрийн мэдл болгож нөгөө байр орон сууцыг барих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр гэрээндээ газрын гэрчлэгийг өгөөд одоо 2017 оны одоо 1 сард ашиглалтанд орсон байрандаа оруулнаа гэж хийсэн бол тэрийгэ дарахаас өөр аргагүй.
За энэ хугацаанд мэдээж энэ гэрээндээ тусгасан байгаа байх. Хаана амьдрах уу тий? Альсвал нөгөө түрээсийн төлөөд өөр газар одоо амьдруулах юм уу тий? Аль эсвэл бол энэ чи өөрөөсөө энэ гэрээ зохицуулагдаад явчихсан байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр энэ нэгэнтээ та шийдээд 2-3 талт гэрээгээ байгуулчихсан тохиолдолд та газрын гэрчлэгээ өгөөд энэ хүмүүсийн бас нөгөө боломжтой одоо ажил хийх төслийг бүрдүүлэх хэрэгтэй болж байна. Тэгээд 2017 онд байраа авахаараа нөгөө ордер гэж хэлэгдээд байгаа байрны гэрчлэгийг авах юм. Тийм мэдээж энэ гэрээ бол хоёр талдаа ашигтай гэрээ хийсэн байхаа гэж бодож байна. Магадгүй 3 талдаа тийм ээ харилцан тохиролцоод. За үзэгчтэй бүхэн 70 13 9 11 гэсэн дугаарлаар бүгдэж болно. Байна уу? Байна. За таныг сонсож байна. арилгын компаниуд хийх үйлчлэл болж байна. Ардманд бол ямар ч юм ачаал конверсийг хаалгах болохгүй асуудал байдаг. Хоёрдугаар дахин төлөвлөлтийн талаар бол энэ дахин төлөвлөлтийн инженерийн шугамлсан талаар батлуур тарга яриад байгаа тэр моргч хийдэг байх учиртай. Яриад байгаа моргчгийн зүйл олж өгч байгаа. Баян зөвхөн гараа үйлдвэрээр чулуу Содорооны аппарат юу багахгүй. Дахин төлөвлөлтөөр агуу чигээр гараад ганцхан экосна бисхали атомж яваад байна. Сонсч. Энэ энэ үстэйд атомж өгөгдөг байгаа учраас өгөгдөг хөлтэй хүрээгүй гэсэн шалтгаанаар өөр бактериуд байгаагс яндруу шалтгаанаар атомж өгөөгүй. Тэгэхээр үстэйд бол үстэйд айлтгал зогсоод байна. 3 жил дахин төлөвлөлтөнд орохыг бол хашаалтаа юм хийдэггүй хашаалтаа жижиг машин бариад хүүхдээ өгчүүл оруулаад ингээд юм хийсэн асуу хийсэн чаддаг гэдэг бүх юм хийж чадахгүй гэдэг. Тэгээд чаа. Одоо энэ ч дахин хэдэн жил авдаг. Юу болчихлоо. Инженерийн шугамд дахин төлөвлөлтөд батлж ирэхгүй юм болоо тэр моргцод хэлмэр амьд аавсаа байдал түргэн шуухаа ира ажлаа нэгч гаргаж өгөөч. Энэ көөр одоо сонгуулийн дөрөвжил өнгөрлөө дахиад шийдвэр болгохоор дахиад нэг юм яаж хийх гэдэг төгсөө усуд насчихгүй юм асуудал болох гэдэг дахиж хэлсэн. Даавал энэ дахиж хэлсэн оруулахааргүй энэ шугамд ороход өсөлтөд айлгуудыг хашаад нэгдсэн журмаа тэр нэг сапрын гайваа атуулын нэрсгэр гоныг хаавал суудаад Хэмээн чинь шо мараа бистера тручтэй чоо араа ороод За ойлголоо. Иргэдийн асуудлыг өгөөд на тайлбар тавьчих шиг хэлээд энэ аль олон иргэдтэй ажиглахыг бодож идэв. Харин ойлголоо. За тэгэхээр эхнийх нь бол нөгөө метр квадратын үн 10% нэг нөлөөлөд байх юм шиг үү. За яг хаа энэ бол шүү дээ яг харилцан адилгүй хүн болгонд бас тэр одоо үндсэн нөхцөл бүрдэх боломжгүй байгаа байна. Гэхдээ энэ 10% өссөн хүмүүс маш их бий. Тэгэхээр энэ 10%-ийг бол бид нар бас олон талаас нь судалж ээж энэ 10% моргижийн зээлийг тий одоо гаргая гэдгийг бол бид хэлцэж ярилцж байгаа. За метр квадратын үнийг бид нар өнөөдөр өндөр үнэтэй байна гэдэг хямд үнэтэй юм хямд бөгөөд одоо муул чанар муутай л байдаг. За бид нар өнгөрсөн жилийн 9 сараас хойш судалгаа харахад бол барилгын метр квадратын үн 200 мянгаас 300 мянган хооронд буусан байна. Өнөөдөр энэ дэд үтцтэй газар гэдэг нэрээр газрын үн өссөн. $1 хойш одоо 2000 хүрч байна. Ингээд бол барилгын салбарын одоо хэрэглэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний 70% гаднаас авч байгаа нөхцөлд бид нар барилгын метр квадратын үнийг тэгээд энэ хүмүүсийг хүсэж байгаа шиг тийм огцом доош нь буулгаж болохгүй. Тэгэхээр нөгөө чанаргүй барилга тийм ээ нөгөө үн хямд байна.
метр квадрат нь бага байна гэж ингээл ирэхлээр үнийн танаал ирэхлээр өөрөө нөгөөх нь чанаргүй барилга болчтой. Тэгэхээр бид нар барилгын норм дүрм стандартыг одоо мөрдсөн чанартай бат бөх хүмүүсийн одоо эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг одоо хангах хэмжээний барилгыг барьсан байх ийм шаардлагатай. Тэгэхээр энэ бол бас төдийлөн боломжгүй. Тийм ч учраас бид нар 2 жилийн өмнөөс дотоодын үйлдвэрлэлийг дэмжийа. Үйлдвэрлэлүүдийг шинээр байгуулъя. Тэгжээч нөгөө үн ханш доктортой байж ээж барилга метр квадратын үн одоо нөлөөлөх юм а гэж үзсэн байна. За чулуу аваад болон тийшээ дахин төлөвлөлт инженерийн дэд шууршуулжээ бол хийгдээгүй байгаа. Нэлээдгүй хэдэн газар. Яагаад энэ хийгдээгүй гэхээр 2013 онд мөн 415 тэрбум төгрөгийн дэд үтс инженер шууршуулжийг Улаанбаатарт хийнэ гэсэн ийм ажлын хэсэг гарч зохион байгуулалтанд орсон юм. За үүгээрээ бол одоо нисэх яармаг Баян голын ам руу мөн одоо дахин төлөвлөлт хийгдэж байгаа энэ хороолууд руу инженер дэд шууршуулжээ тавьж эхэлсэн байсан боловч 195 сая одоо тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд энэ ажил маань зогссон. За яагаад зогссон бэ гэхээр эдийн засаг мууцсан учраас цаашаа үргэлжлэх боломжгүй гэж ингэж зогссон байна. Тэгэхээр энэ хүмүүс нөгөө ялтч хүлээлт үүссэн. Ингээд нэг талдаа нөгөө талдаа нөгөө харахаар ийшээгээ орно гэсэн төлөвлөгөө гарцсан, төсөв гарцсан. Тэгээ бас л нөгөө эдийн засгийн хямрал одоо нөхцөл байдалтай шууд уялдаатай холбоотой болчиход байна л да. Тэгэхээр энийг одоо уг нь тэр харилцаач компани энэ талаар мэдээлэл өгөөд энэ хүмүүсийн бас нэг амьдрал нөлөөлөхгүй байх хэмжээний ойлголт өгж басыг өөрчлөх ёстой байсан байна л да. За дахиад нэг үзэгч авъя. Байна уу? Энийг сонсож байна? Байна уу? Байна сайн. За сайн байна уу та. Энэ 10 талаар за 10 доллар л дахиад тодорхойлсон заримд нь 10 хамрагт боломжтой зарим нь хуучин 30% гэсэн үг тийм. За тийм тэгэхээр ийм байгаамаа бид нар дотор нь наривчилж үзэж байгаа. Тэгэхээр 10% гэдэг маань өөрөө угаасаа нөгөө гарч байгаа нөгөө зээлэндээ бид нар нэмэлт хөрөнгө хийж байгаа хгүй. Хүссэн хүн болгон бол энд хамрагдаж бас төдийлөн чадахгүй. Бид нар энэ 200 тэрбумын мөнгө болвол одоо хинт хамрагдаж болох вэ гэхэл 10,000 орчим айл өрхөд хамрагдаж болох юм байна. Магадгүй тэрнээс ч одоо олон айл өрх Орос улсад хамрагдахыг хүсэж байгааг үг хэлж өгөөсөхгүй шүү дээ. Тэгээд дотор нь бид нар юу гэж агилж байгаа гэхээр мэдээж төрийн албан хаагчид бай. За төрийн албан хаагчтай үйлчлэгээний албан хаагчид бай. Цагдаа, эмч, одоо совилогч, багш гэсэн ийм хүмүүс байя гэж байгаа. Мэдээж арилжааны банкн дээр очиод орлогын тогтмол нөгөө арилжааны банкаас тавьж байгаа шаардлага нөхцөлийг одоо хангаж байвал хамрагдах юм боломжтой. Тэрнээс одоо тийм одоо чөлөөтэй гэдэг юм уу тийм өссөн болгон бол хамрагдаад байх юм боломжгүй. Гэхдээ би бол бас сайн мэдэхгүй байна. Хэдийн хэмжээний хүмүүс одоо 10% урьдчилгаа болон засгийн газрын батлан даалтын сангаас 20% одоо зээлээ аваад 30% урьдчилгаагаа бүрдүүлээд арилжааны банкнд очих Орос улсын зээлэнд хамрагдах юм хүсэлтэй байгааг бол би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан бол энэ тодорхой нэг хэсэг хүмүүсийн одоо Орос улсанд орох асуудлыг бол бүрэн дүр шийдэж чадна гэж үзэж байгаа. Байна уу? Байна. За тийм байна. Энэ юм асуулт хэвээр санал хүссэн юм да. За. Энэ одоо баян зөвлөлийн 23 оны официалс байдаг ардын байр гэж нэг байр байна. За. Энэ байрууд одоо хот байрхот байгуулсан одоо хамрагдсан юм бол ерөөсөө байхгүй. Одоо бараг 61 оны байрлал гэж байгаа. Я одоо энэ байрлал одоо хүний одоо ямар ч тийм юу их болчихсон. Одоо бүр айгүй хөдлөлт агуулчихсан. Одоо тоогмод бичнэ өөр өчнөөр ингээд адуур ингээд эрэлтгээд товшиг болчихсон. Одоо эдгээр мөдгөө энэ анх тогтоолсон байр юм уу? Одоо юу энэ тэдрийг харахад бэлэн болсон нэг ардын байр байгаа. За ойлголоо. Тэгэхээр танаас нэг зүйл тодруулаад идэх үү? Уучлаарай. Танаас нэг зүйл тодруулаад энэ акт тогтоолгосон ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн тийм акт авсан барилга мөн үү? Альсвал одоогор тийм юм одоо тандат очиг байгаа юу? Өглөө дээр одоо эдийн техникийн үйлдэл одоо яг хүн амьдарч болохгүй гэсэн акт тогтоох юм тэрнүүд олдохгүй байгаа. Ямар ч одоо олдох юм юу аахгүй. Ер нь тэрийг мэддэггүй байсаа ерөөсөө одоо хотын дараа батууж тэгээд
нэг байрыг мэдээгүй бид тэр одоо ингээд өчнөө одоо энэ юунд энэ за ойлголоо. Тэгэхээр ийм байгаа. Сая хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хууль батлагдсан гэдэг. За мэдээж гэр орлыг одоо дахин төлөвлөж барилгажуулах түүний хажуугаар ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг дахин төлөвлөлтөнд оруулна гэсэн ийм одоо бүлэг заалт байгаа. Тэгэхээр яг энэ хүний хэлж байгаа шиг одоо хүн амьдрахад доголдолтой аюултай нөхцөл байдал